Дараагийн мэдээлэл танилцуулъя. Тайваны сүр хүчний нам болох Гоминдан нам шинэ удирдагчаа тодруулсан байна. За тус намын дараагаар сонгогдож байгаа хүн нь бүгд найрамд хятад ард тустай инхтэй нар найрсаг орших ийм бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээрээ олон нийтэд танигдсан улс төрч байгаа юм байна. За энэхүү Тайваны сүр хүчний намын удирдагчаар томилогдож сонгогдсон хүний хувьд бол батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж байгаа явдалд бол ихээхэн шүүмжлэлтэй хандаж байдаг юм байна. За түүний хувьд бол хятадтай инх тайван тогтоох байр суурьтай ерөнхийдөө шинжиллийн төлөөх ийм удирдагч юм байна. За түүнийг бол уламжлал ёсоор Бээжинтэй дотн харилцаатай байдаг сүр хүчний Гоминдан намын гишүүд өнгөрсөн бэм гарагт парламентын гишүүн асан энэхүү хүнийг бол тодруулахаар дараагаараа сонгох санал хураалтыг явуулсан байна. За түүний нэрийг бол Чин Ливун гэдэг нэртэй Тайпей хотын дарга болох Хаоломбин болон бусад 4 хүнийг ялж ийхүү намын дарга болж байгаа юм байна. За 55 настай Чин Ливуний хувьд 11 сарын 1-нд намын удирдлагыг гартаа авах юм байна. Бүгд найрамд хятад ард тустай цэрэг улс төрийн байдал бол өнөөгийн байдлаар ихээхэн хурцсан байгаа үед Тайваныг геополитикийн золиос болохоос сэрэмжлүүлсэн энэхүү улс төрчөө тус намын дараагаар сонгогдож байгаа нь Тайваны улс төрт ихээхэн нөлөөллийг үзүүлэх магадaltaй гэж ажиглагчид харж байна. За Гоминдан нам бол одоогийн байдлаар гүйцэтгэх цэцэглэлд ямар нэгэн хяналт тогтоогүй байгаа ч гэсэн тус нам болон түүний холбоотон болох жижиг нам болох Тайваны ардын нам бол хамтдаа хууль тогтоох байгууллага буюу парламентэд олонхын судалт бүрдүүлэхэд хангалттай суудлыг эзэмшиж байгаа нь эрх баригч дэвшилтэд дардсан намын төсөв болон бусад хууль тогтоомжийг батлах үйл явцад томоохон саад бэрхшээл учруулах боломжтой. За Тайпей хотын намын төв байранд үг хэлэхдээ Чин Ливун түүний удирдлагын доор Гоминдан нам бүх нутгийн их тайвны бүтээгч болон за гоминдачууд бид одоо байгаа гэрээ хүн бүрийн амьдралын хувьд бол чухал ийм байр суурь болгон за шуурганаас хамгаалах хамгийн хүчтэй хорогдох байр болгож чадна гэж мэдгдсэн. Учир нь бол Тайваны хоолоогоор их тайвныг хамгаалах болон за бид Тайваныг асуудал үүсгэгч болохыг зөвшөөрөх ёсгүй гэж мэдгдсэн. За арчсан дэвшилтэд намаас анх улс төрийн гараагаа эхэлж байсан энэхүү улс төрч Чин Вулигийн хувьд кампанит ажлынхаа үеэр Америкийн нэгдсэн улсын хүчтэй дэмжлэгтэй ерөнхийлөгч Уильям Ли Чинтэгийн засаг захиргааны гол бодлого болох батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаа гэдгийг мэдгдсэн. Мөн энэхүү улс төрчийн хувьд Тайпей хотын дарга 73 настай хүчтэй улс төрч гэж нэрлэгддэг Хан Лубинийг 50% саналаар ялсан ч гэсэн сонгуулийн эрдсэн намын гишүүдийн 40 хүрэхгүй хувьтай байсан гэдгийг ажиглагчид мэдэгдэж байгаа. Гэвч өнгөрсөн жил Гоминдан намын дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хан Угийн гол өрсөлдөгч Жав Шанкон хятадыг тухайн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байгаа юм. За өөрөөр хэлбэл их газрын бүгд найрамд хятад ард улс Тайваны улс төрт шууд бус байдлаар оролцож тодорхой нэгэн нэр дэвшигчдийг дэмцээр ирсэн гэж буруутгаж байгаа. За энэ асуудал дээр бол бүгд найрамд хятад ард улсын зүгээс бол ямар нэгэн байдлаар тухайн намын сонгуульд бол оролцоогүй гэж үзэж энэхүү мэдээллийг эсэргүүцэж байгаагаа мэдгдсэн. Тайваны үндэсний аюулгүй байдлын давчааны дарга Цан Миньений хэлэхдээ TikTok сайтаас сонгуулийн талаар ярилцаж буй 1000 гаруй видео бичлэг олдснаас гадна YouTube-ээс 23 хаягтай холбоотой ийм контент нийтлэгдсэн. За YouTube-ийн аккаунтын талаас илүү хувь нь Тайванаас гадуур байрлаж байгаа. За энэхүү видео бичлэг нь аль нэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа эсвэл хятад байгаа хэсэг талаар бол шууд хариулт хийлээгүй байна. За өөрөөр хэлбэл энэхүү сошиал ертөнцөөр дамжуулан Тайваны улс төрт хятадын зүгээс нөлөөсөн байж болзошгүй гэсэн халдлагыг Тайваны зүгээс тавьж байгаа юм. Ардсан дэвшилт намын хэвлийн төлөөлөгч Фүүчин мэдэгдэхдээ хятад хөндлөнгөөс оролцож байгаа нь илэрхий. За Гоминдан намын зүгээс болгоомжтой асуудалд хандах ёстой шин дарга нь Тайваны аюулгүй байдлыг намынхаа эрх ашигаас дээгүүр тавих ёстой гэж мэдэгдсэн байна. Чин Вугийн хувьд бол хятадын улс тус намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэх гомдлыг маш бодиттой бус гэж мэдэгдсэн байна. За Бээжингийн зүгээс ч гэсэн энэхүү сонгуулийн асуудал дээр ямар нэгэн байдлаар оролцоогүй гэж мэдэгдэж байна. За ямар ч тач бол Тайваны сүр хүчний гол нам болох Гоминдан нам өөрийн шинэ удирдагчийг бол тодрууллаа. За цаашдаа бол сонгуульд оролцсон. Энэ нь бол Тайваны улс төрт гол нөлөөллийг үзүүлэх магадaltaй байна. За Тайван бол бүс нутагтаа за тэр дундаа хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлах за үүнтэй холбоотой гол төлөлт харагдах гол цэг учраас талууд Тайвантай холбоотой асуудлыг ажиглаж байгаа. За энээс шалтгаалаад бүс нутгийн аюулгүй байдлын орчин ямар байх нь тодорхойлогдох юм аа.